За Цүрихт бууцсан явж гин. Тэгээд сая хостелдоо цүнхээ үлдээчээд одоо болохоор хоол олж идэнэ. Тэгээд гоё энэ тэмдгээр явна маргааш гээд надад 2 өдөр байгаа учраас хийх юмнуудаа гэс хийхгүй болохгүй. Амьдралдаа идсэн хамгийн үнэтэй хоол байсан. Талах чизэн дүрээд нэг ногоо захиалсан чинь 50 евро болсон байгаа. Тэгээ үүнээс хойш юу Швейцарт очивол мацаг барья гэж шийдсэн байгаа. Яг хотынхаа одоо төв хэсэгт гэх юм уу юм гол нуур энтертэй байхаар айгүй гоё үзэсгэлэнтэй байдгийм билээ. Тэгээд би одоо нуурыг хараад бас ингэж бас бичлэг хийсэн байна. Тэгээд айгүй олон жижигхэн юм бичлэгнүүдийг нийлүүлээд бас хөөрхөн 40 минутын бичлэг болцсон байгаа. За ингээд ер нь айгүй үзэсгэлэнтэй гоё хот байсан Цүрих. Тэгээ өөр одоо би яг яаснаас 2 жилийн дараа мартсан явж байна. Би Цүрихт нэг бас нөгөө олон юм орсон тийм юу авсан юм болов. Карт тэгээд ямар ч байсан усан онгоцонд ингээд суусан. Энэ авд бас ингээд зураг мурга ахуулсан юм байна. Өөрөөр явсан газараа баталгаажуулаад зурагнууд авсан байна. За тэгээ Орос эзэнтэй ийм хостелд буусан. Тэгээд айгүй хөөрхөн эзэгтэй ажиллаулдаг. Тэгээд айгүй цэвэрхэн хувц энтрээ угаалгахад үнэтэй байсан ч гэсэн ихч минийхийг хар цагаанаар нь айгүй угаагаад өгсөн байсан. Тэгээд айгүй хүн ихтэй цэвэрхэн тухтай тийм юу байсан. Би тэгээд ийм 72 цагийн ийм карт авснаа одоо санаж байна. Тэгээ энд нь нөгөө санхүүгийн музей орж үзсэн. Тэгээд ерөнхийдөө болохоор эн чинь санхүүгийн гол дэлхийн төв гэж явдаг штэ. Тэгээ баячуудын тэгээ айгу баян болох хүсэл энд ирээд айгу төрсөн. Ер нь бол баян болъё гэж айгу бодогдсон. Тэгэхээр хүн ер нь хаана тэр газараас айгу нөлөөлдөг гэж би бодсон. Тэгээд энэ санхүүгийн музейн нэг эхлэл хэсэгт ороод нэг хүмүүсийн яриад байсан үг бичсэн бололтой. Ганцаархнаа кебл кавд суудсан явж байна. Өөр хүмүүс байхгүй. Тэгээд цаана Цүрих хот харагдаж байна. Ганцаараас нэг эвгүй юм байна. Олон хүмүүстэй ахаас гоё мэддэгтэй. Тэгээд уулан дээр гараад харахад бол хотыг бүхэлд нь харж байсан. Би энэ хийх юмнуудаа болохоор Google дээр хайгаад одоо ер нь ChatGPT гарсан юм чинь бас хүмүүс төлөвлөгөөгөө тэгж гаргаж болно. Тэгээд Get Your Guide гэдэг аппликейшн агаад тэндээс ер нь энэ хавьд юу хийж болох вэ талаар асууж болно. Тэг би бас нэг сайн яг бүх газрыг үзэж чадаагүй 2 хонсон учраас өөрийнхөө одоо нөгөө Google дээр илрүүлсэн зүйлсийг л очиж үзсэн. Тэгээд бас нэг айхтар нөгөө яг юу ихэ мэдэхгүй байсан учраас өөрийгөө шахаагүй. Тэгээ ямар ч байсан кебл караар яваад ийм толгодын орой дээр гарч тэгээд бас хоол идсэн байгаа. Тэгээд энд юу мах олж идээгүй. Энэ бас махгүй л чизтэй нэг юу байсан. Тэр одоо юу байсан юм бол. За тэгээд артлын ингээд ийм гоё үзэмжтэй газар хоол идчихсэн дурсгалын бичлэгээ авч үлдсэн байна. 24 цагийн плетээрээ круизм суудсан явж байна. Зав гэх юм. Тэгээд дотроо хоол уух юм зөвлөж болох юм. За Швейцарын Цүрих хотод явж байна. Тэгээд сая усан онгоцон суучаад одоо энэ Цүрихийн казино орж үзэх гээд явж байна. Нараа нэг 24 цагийн билет байгаа аахгүй юу. Тэгээд казиноор үнэгүй орно гэсэн юмсан. Би Лас Вегаст яг казино дээр орж тоглож байсан. Энд бол зүгээр дотроо ямар хөө юм бэ гэж сонирхож орох гэж байна. Тэгээд ер нь Цүрих хот бол дэлхийн санхүүгийн төв гэж яддаг штеп. Амар баян юм байна. Үнэхээр бүр аимшигтай баян хүмүүс байдаг юм байна. Бараг нохоо нүртэл надаас баян юм шиг санагдчихэж байна. Тэгээд гоё хот байна. Аргагүй санхүүгийн төв
янзын. За харагдаж байгаа казинод нь орж үзчихэд тэгээд 0-т нь бийцчихэд тэгээ явж гин. Угаасаа ороход 10 франк юм байна. Би тэгээд нөгөө 24 цагийнхаа билетээр өнгөө орсон байхгүй юу? Ямар хөө гэдгийг үзэх гээд тэгсэн чинь яг жижиг юм байна. Лас Вегас энтерт орж үзсэн хүмүүс талнээ. Ант бишээ. Тэгээд казино байна. Одоо хостел руугаа харин эндээс нэг 30 минутын зайтай байгаа манай хостел. Тэгээ амраад маргааш Зермат гээд уулын тосгон руу явах хэрэгтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр ирт усанд орчоод унтаж амарна. Би ингээд жижигхэн влог хийгээд байгаа. Эднэрийг нийлүүлээд нэг влог болгоно заяа. За дэлхийн хамгийн гоё хотуудын нэг Зүрих хотоос явах чинь. Тэгээд энд маш гоё байсан. Би өмнө нь хэлсэнчлэн баг нохоо нүртэл надаас баян юм байна. Дэлхийн хамгийн өндөр цалинтай улс, өндөр цалинтай хот. Тэгээд юм амар үнэтэй. Гэтэ яг амьдралын чанар дагаад сайн юм шиг байна. Тэгээд надад бол 2-оос илүү гонх ерөөсөө шаардлага бол байхгүй байна. Нэгдүгээр амар үнэтэй, хоёрдугаар тэгээд 2 хоногод бол бараг ихэнх юм үзчих юм байна. Одоо тэгээд өөр тийшээ явах чинь. Алт тэрэндээ одоо амжиж суух хэрэгтэй. За тэгээ ямар ч хэсэн өдрийн хоолндоо нэг юм сэндвич 10 еврогоор ч илүү авч идсэн. За тэгээд Зермат тосгон руу ирж байна. Уул нь айгүй гоё нэг юугаар явах юм аа. Тэр ч одоо ямар экспресс илээ гэдэг амар гоё уулын замаар явах байсан чинь энэ үед бороо ороод тэгээд тэр галт тэрэгний зам нь хаагдсан байж таарсан. Тэгээд би автобусаар явсан санагдаад байна. Тэгээд уул нь бол хамгийн гоё газруудаар явах тийм маршруттай байсан болохоор би билет захиалсан байсан. Тэгсэн чинь зам хаагдсан гэдэг тэр нөгөө галт тэрэгний компани автобус биднэрт өгсөн. За Швейцарын урт зүгт идэг Зермат гэдэг жижигхэн тосгонд ирсэн явж байна. 2-3 хоног бороо ороод тэгээ галт тэрэгний зам нь нуран голцсон гээд автобусаар ирлээ. Тэгээд автобуснасаа буугаад бас shuttle bus гээд shuttle train вагонд суугаад нэг 10 минут гарan яваад тэгээ яг энэ гоё тосгон дээрээ буусан. Одоо би хостелоо хайгаад явж байна. Тэгээ хостелдоо цүнхээ үл бичээ тэгээ буцаад гарна. Орой би 6:30-аас хоолны захиалга өгсөн байгаа. Өнөөдөр хостелдоо хоол идчихэд маргааш болохоор энэ гоё гадуур явж ресторануудаар хоол идэх гэж бодож байна. Тэгээд маргааш би нөгөө нэг дүүжин тээвэр энтерт суугаад уул руу гарах хэвээр. Тэгээд нөгөө алтарт шоколадн дээр байдаг оргилчаа одоо энд харагдана. За энийг иймэрхүү алтарт уулын оргил үүлэн цаагаар очижээ. За тэгээд би Зермат уулын оройг бол харсан. Тэгээд энэ манай ээжийн намайг одоо очиосоо гэж захижсэн газар байсан. Тэгээд би ээжийнхаа хүслийг ингээ биелүүлээд Швейцар улсад тэгээд ялангуяа Зерматад ирсэндээ айгу баяртай байсан. Тэгээд айгу тийм сэтгэл хөдлсөн мөч байсан. Тэгээд Зермат болохоор надаа Монгол шиг айгу их санагдсан. Яагаад гэх юм бол би одоо Швейцарын Зермат гээд тосгонд ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд яг манай хандгаат шиг өв сургамлан ч гэсэн манайхтай адилхан нохоо шүү байна. Тэгээд цагаан уул цэцэг гэдэг илүү манайд байдаг. Ер нь манайхтай их төстэй юм байна. Байшин барилга нь өөр. Гэхдээ яг нөгөө нэг алтартай оргил нь энд байгаа болохоор жуулчид зөндөө байна. Тэгээд
би дараад өнөөдөр нэг цамц авсан. Энэ Европын брэндүүд дундаас хамгийн хямдхан спорт хувцсны брэнд байдаг. Тэгээд би нөгөө нэг гайд хийдэг байхад манай дээр ирдэг байсан сайн дурынхаа Францууд, Бельгүүд их өмсөж ирдэг байсан байхгүй энэ брендийг. Тэгээд өнөөдөр харин дэлгүүрт цамц хайж явж исэн чинь ийм гоё цамц 22 франк гэдэг амар хямдхан. Би бүрстэ баярлаад олон жил крашлж исэн брендийнхаа цамцыг олж аваад тэгээд явж гин. Маргааш би нөгөө уул руу гарах учраас даарна ингээд хуцаад ихтэй байна. Одоо болохоор бороо ороод жоохон сэрүүхэн байна. За тэгээд Зерматад ирсэн хүн байна. Нэг жоохон влог хий гэж бодоод. Ерөнхийдөө манай хандгааттай төстэй, лагертэй. Юм үнэтэй байшин байдлах нь өөр юм. Тэгээд цаг агаарнаас төстэй юм аа. Өөрөө ингээд нар жаргах гад ирэх юм байна. Айгу хөвтөн болж байна. Тэгээд айгу засварын ажил их явагдаж байна. Энэ тийм байшин бариад байгаа л тээ. Тэгээд миний барилж байгаа байр хостел болохоор айгу том. Тэгээд дотроо айгу олон өрөөнүүдтэй. Би 8 хүнийхт нь захиалга өгсөн боловч намайг бүр 7 залуутай нэг өрөөнд оруулсан. Тэгээ би намайг ингээд өөр рүү оруулчлах уу? Би 7 залуутай ингээд урмааргүй байна гэсэн чинь нөгөө эмэгтэй ресепшн таарад за тэгээ солиод өгье гэд. Тэгээ 6 хүнтэй нэг хос байгаа эмэгтэй хүнтэй өрөө рүү орлоо. Хочко. Хочконо. Мор явчих. Мор нь хараад өөр. Чихлүүлээ сарддаг шүү дээ. За ийшээгээ айл болох айгуу гоё цэцэг тарьдаг юм байна. Би ингээд камера эргүүлэхгүй бол ингэж бичих. Тэгээд гоё голоохон цамцаа өмссөн одоо даах байна. Одоо дахиад энэ аваар алхаахаа би бол өдөр алхсан. Сая орой олоо идчихэд явчихсан л та. Тэгээд ганцаараа аяллаар явахын гол давуу тал нь болохоор өөртөө их танилцдаг. Тэгээд ер нь эмэгтэй хүмүүс ганцаараа аялалд явах, ганцаараа хоолнд орох, ер нь юмыг ганцаараа хийж чаддаг байх ёстой гэж би боддог. Хин нэгнээс хараат бус чөлөөтэй тий. Тэгээд гэр бүлтэй болсон ч гэсэн хаяад ганцаараа цагийг өөртөө зарцуулах нь айгүй сайн байдаг гэж сэтгэл зүйн олон ном зохиолоос уншиж байсан. Тийм ч учраас энэ удаагийн аялал ингээд ганцаараа байгаа надад амар ингээд том одоо юу гэх юм өөртөө ингээд дахин танилцах боломж олгож байна. Өнөөдрөөс янзын гоё өдөр юм хатаа. Минь яда ямар жах эргүүлэх гэсэн та. Энд ирснээс хойш хандгаатыг айгүйх сансан. Тэгээд зам болохоор нөгөө цуслан дээр үнждэг байсан багнаас тухайн үед айгүй ингээд ядаргаатай санагддаг байсан байхгүй юу. Ингээд цуслан руу гараал тэгээ хамаг юм ачаал тэгээл буцаал 8 сард нэг яхтар бор болцсон тэгээл буцаж ирдэг. Одоо ингээд баг өөрөө мөнгө төлөөд тэ ийм цуслангийн газар ингээд очиод айгүй гоё байгалийн бишрээд ингээ явж байхаар айгүй сонин санагдсан. Тэгээ ямар ч байсан Зермат бол үнэхээр таалагдсан.
би одоо ингээд юунд кебл карт суудсан явж байгаа юм байна. Тэгээ нөгөө оргил руу төхөж очтiin билээ. Тэгээ нэг кебл карт нөгөө ирж очихын 219 франк болсон баха. Энэ бол миний одоо хамгийн үнэтэй одоо тасалбаруудын нэг байсан. Тэгээд яалтчгүй очиж үзэхээр юм гоё юм билээ ш. Угаасаа одоо ганц л удаа ирж байгаа юм чинь тий. Тийм учраас заавал очиж оргилтэй нойрхон кебл карт суугаад тэгээд очиж үзсэн байгаа. Тэгээ нэг өдөр өглөө гараад баг орой ирдэг юм билээ. Тэг хүмүүс болохоор бүр чарга маргаа аваад очсон. Тэг тэндээ очиж гулгадаг юм билээ. Айгуу гоёсаа надад үнэхээр таалагдсан. Би олж өстой юу ч мэдэхгүй очиод тэгээ жоохон өндрийн юу надад өвчин байдаг юм уу? Би ингээ өндөрт гарахад толгой эргээд амьсгаа тавьчтаа тэгээд унах гээд байгаа юм шиг санагдаад. Тэгээд бүр хамаагүй хуцаа тайлж иж нэг муу тайвшраад тэгээд нэг амьсгаа авсан. Тэгээ би бас Непалд явж байхад сүүлд өндрийн өвчнөд юм байна гэдгээ өөрийгөө мэдсэн. Толгой өвдөд бараг сар байхдаа бид нилийн толгой өвдсөн байдалтай байсан. Тэгэхээр би өндөр уулан дээр жоохон даралт гисэд идэг төрлийн хүн байж магадгүй. Тэгээ энэ эхлээд ихний зогсоолнээсаа энэ дээрээ зогсож жагаад тэгээ жоохон газар орон үзэж байгаа дараа нь цаашаага явж болно. Тэгээд хийж суусан болох илүү нэгдэлтэй нэг удаа суугч илүү. Ямар ч байсан билет нэг тиймэрхүү байсан. Сайн байцгаана уу? Юуны мөн өөрийгөө танилцуулаач гэсэн байна. Намайг Оюун гэрэл охтой хулан гэдэг. Энэ жил би 33 настай. Япон улсад ажиллаж амьдардаг. Миний мэрэгжил болохоор нэгтлэн бодогч мэрэгжилтэй. Одоогоор болохоор онлайн спорт хувцсны жижигхэн дэлгүүртэй мөн бас нөгөө контент бүтээдэг. Тэгээд хөхний хор тавдрын даван туулагч байгаа. Би эмчилгээнүүдэд дууссан. Одоо эмийн эмчилгээ ингээ хийгдээд явж байгаа юм хүн байгаа. За би тэгээд энэ жил хавдрын эмчилгээгээ дуусгаад багын мөрөөдөл болох Европыг тойрон аялалд өргөвчөө өрөөд гарсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар болохоор би Швейцарт ирсэн байна. Тэгээд Швейцарын Зермат гэд тосгоны одоо энэ хойно харагдаж байгаа Matterhorn гэд энэ уулыг үзэх гээд ирсэн байна. За би нийт болохоор 12 улсаар аялна. Тэгээд 12 улсын 20 гаруй хотоор аялах байгаа. За үүнд болохоор Франц, Бэлэг, Нидерланд, Герман, Чех, Швейцар, Итали, Грек, Унгар, тэгээд Австрийн дараа болохоор Хятад орно. Тэгээд гэртээ харахаас өмнө Солонгос орно. Ингээд 12 улсаар аялах төлөвлөгөөтэй байна. За ямар шалтгааны улмаас энэхүү аяллаа эхлүүлсэн бэ гэхээр ерөөсөө л би хавдрын өвчин айгүй залуу ингээд насандаа туссан. Тэгээд ер нь амьдралд хүлээх хэрэггүй юм байна. Амжаад боломжийг гаргаад тэгээ боломжийг ашиглаад хүсэл мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд айгүй зөрөгтэй шийдвэр гаргасан. Яг нь эмч дээрээсээ асууж зөвлөлтөд тэгээд Японы эмчнэр бол ер нь юу ч хийсэн зүгээрээ та л өөрөө одоо ятрахгүй болно гэдэгдэг. Тийм учраас би багийнхаа мөрөөдлийг биелүүлэх гээд ингээ аяллаа эхлүүлсэн. Ер нь амьдрал их юм бодогдсон. Тэгээд хамгийн одоо чухал зүйл бол би одоо багасаа айгүй хэцүү хүнд амьдралыг тулсан учраас энэ одоо хэцүү зүйлсийг өөрийн одоо сэтгэлийн хүчээр давж гарнаа л гэж одоо анх бодсон. Тэгэл хичээсэн. Тэгээд угаасаа анх ингээд өвдөхөд би ганцаараа ингээд зовдгоо. Манай гэр бүлийн бүх гишүүд ингээд миний төлөө санаан зовж ингээд нойргоо хонжсэн байхгүй юу. Тэгэл би өөрөө ингээд гутрах юм бол энэ хүмүүсийг ч гэсэн айгүй хэцүү байдалд оруулах юм байна гээл. Тэгэл би идэгнэ. Би цаашаа амьдрна. Би ингээд эмчилгээндээ тууштай явна гээл. Тэгэл хангаах ухаандаа итгэсэн. Эмч нартай итгэсэн. Тэгэл эцсийн үр дүнд нь одоо ямар ч байсан хавдрыг бол ихний ээлжинд бол эмчилсэн байгаа. Эмэгтэй хүн тэр тусмаа одоо залуу эмэгтэй хүн ингээ ганцаараа аялалд явхад угаасаа гэр орныхан хамаатнууд маань ч гэдэг юм уу тэг санаа зовж байгаа зүйл олон байгаа. Гэхдээ ерөнхийдөө эмэгтэй хүн болохоор нөгөө нэг одоо юу гэдгийг өөрөө болгоомжтой
хит орой ингээд гадар дотор явахгүй тэгээд байнга ингээд сэрэмжтэй тэгээ буудалж байгаа газраа ч гэсэн сайн ингээд нэг ревю сэтгэгдлийн сайн уншиж байгаа сонгох. Тэгээд зарим нь болохоор би яг хостел гээд одоо монголоор хэлэх юм бол дэм буудлуудад ингээд буугаа явж байгаа байхгүй юу. Тэгээд зөвхөн эмэгтэйчүүдийн өрөө гэсэн тийм өрөөнүүд байгаа. Тэгээд тэрийг сонгоод ингээд явхад ер нь эмэгтэй хүнд бол гайгүй аюулгүй байдаг. Тэгээд өөрийгөө ер нь сайн ингээд хамгаалж явахад бол асуудалгүй гэж би бодож байна. Миний хувьд бэрхшээл тулгарсан зүйл ерөнхийдөө одоохондоо гайгүй байна. Тэгээд яагаад вэ гэхээр би аяллахаас өмнө маш олон зүйлийг судалсан. Ямар аппликейшнээр одоо интернет дугаараа авах уу, тэ хаана байрлах уу, тэгээ хаашаа явах уу, юу үзэх үү гэдгээ бараг 3 сарын өмнө ингээд бэлтцсэн байсан учраас тэр маань надад маш их тусалж байгаа. Тэгэхээр бэлтгэл хамгийн чухал. Тэгээ бэлтгэлээ хангах юм бол ганцаараа аялахад ямар ч асуудалгүй. Ганцаараа аялахын давуу тал болохоор өөртөөгөө ярьж одоо нэг асуудал тулгарсан ч гэсэн дор нь өөрөө шийдэж сурна. Тэгэхээр харьцангуй ингээд биеэ дааж сурна. Хүсэл мөрөөдлөө дагаад ингээд сонголт хийх нь амьдралтад нь хэр чухал нөлөө үзүүлсэн бэ гэд тэгж байна. Анх ингээд аяллаа эхлүүлэхэд би одоо YouTube суваг дээрээ бичлэг хийсэн байгаа. Ингээд итгэж ядан байсан байхгүй юу. Эхлээд 2-7 хоногор явъя гэж бодож байгаа. Дараа нь сар гарan болоод тэгээ 2 сар болсон. Миний аялал одоо болохоор би бүр ингээд нийтдээ гэрээс явах хугацаа нь 3 сар байхгүй юу. Тэгээд одоо ингээд явсандаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийг сонгосондоо үнэхээр их баяртай байна. Ер нь бол амьдралд надтай надгүй ингээд хүмүүс болоод байгаа. Тийм учраас би өөрийгөө сонгоод ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ингээд биелүүлээ явсан чинь би одоо цаашдаа юу ч ингээд хийж чадах юм шиг айгүй тийм итгэлтэй, зоригтой ингээд айгүй гоё байна. Тэгээд өдөр болгоныг ингээд өөртөө таатай ингээд өнгөрүүлж байгаадаа маш баяртай байгаа. Гоё. Та бүхэн заавал ирж үзээрэй. Амар гоё. Би энэ зам бас Алтай 5 богд орно. Тэгээ Алтай 5 богдын аяллаа тэсэн яд өглөөж байгаа. Бүр гоё ингээд боцтой. За 120 франк төлөөд тэгээд Matterhorn гэдэг энэ уулын оргил руу маш олон юм дүүжинтэйгээр гарт юм байна. Тэгээ энэ бүр үнэхээр worth it заяа. Зүгээр 120 франка төлөөл авах хэрэгтэй. Би болохоор онлайнаар захиалсан байсан байхгүй юу? Хэдэн сарын өмнө. Тэгээд ёо жаргаж байна энд бүр. Тэгэхээр гоё. Энэ уулын оргил дээр бүр амар бүтээн байгуулалт хийж хүмүүс. Алтарт уулын оргил маань харагдаж байна. Тэгээ баг эндүүжин тээврүүд нь хоосон шахуу явж шít. Түрүүн нэг стейшнээс болохоор айгүй олон хүн суугаад исэн. Одоо болохоор ерөөсө хоосон. Хүмүүс зарим нь алхаад явж гин, зарим нь дугуй муутай ч явж байгаа шиг. Би бол зүгээр пүүцтэй юм чинь ингээл кэбл караар явчих гэж бодоод байна. Аль болох англи үг ашиглахгүйгээр дүүжин тээвэр мэвэр гэдэл яриад байгаа шүү дээ. Европын хамгийн өндөр уулын оргил дээр явж гин. Тэгээд энд ийм мөсөн музей байдаг юм байна. Нөгөө 120 франкийн билетэндээ багтцсан байдаг юм байна. Ерөнхийдөө дандаа тасалбарууд нь автоматчлагдсан ер нь хүн байхгүй. Жуулчид өөрсдөө л уучраа болоод энэ донд яваад байна. Эндээс гулсуур хийсэн мөсөн гулсуур нэг удаа гулгасан. Аргагүй мөнгөтэй хүмүүс юм байна. Бурхан магшийн. Та бас энд байна. За ингээд уулын оройноос хүмүүс чаргаар
тишүүрээр доошоо Ингэж болгож чаддаг ч байсан. айгүй олон оргилтай юм билээ. Энэ тишүүрээ аваад юун дээр дүүжин тавьж сууж исэн хүмүүс их байсан. Тэгээд ингэж болгох юм байна штэ гэж бодоод би ерөөсөө айгаад иймэрхүү юмнаас болгож чаддаг болохоор тэгээд өөрийнхөө селфиг видео хийсэн байна. Тэгээд энэ дэр нэг хайхтар хүүтэн байгаагүй. Гэхдээ одоо цаас мөстэй байгаа tulаас хасах гэдэг байцтай байсан баг тий. Тэгээд буцахтаа тэгээд дүүжин тавьж буусан. Тийм учраас би эртхэн зүгээр бууя гэж бодоод буусан байгаа. Энэ нэг бичлэг 2 орсон юм байна. Ингэж болгож чаддаг ч байсан болоос. Их гоё байсан. Тэгэхэд хитэн зогсоолтой байсан санагдаад байна. Тэгээд энэ бас нэг зогсоолтой. Тэгээд энтхийн хоолны газар нь айгүй хөөрхөн гоё ааштай хүмүүс ажиллаулдаг байсан. Тэгээд бүр доошоо буугаад ирсэн байна би энэ. Тэгээд бүр доошоо бууж ирээд тэгээд энэ аваараа бас алхаад тэгээд юу хийсэн юм бол энэ үед бас жоохон алхаж ийн автай танилцсан баха. Би тэгээ 2 хон хонсон. Тэгээд маргааш нь шууд нөгөө юу руу явсан байгаа. Эндээсээ шууд Итали руу орсон. Тийм. Тэгээд энэ гол мал нэг гоё. Зүгээр айгу Монголоо л их сансан юм байна да. Одоо бодсон чинь. Ингээд энэ өдөр ингээд энэ аваад дууссан байна. За, Швейцарын Зермат гэдэг тосгонд ирээд тэр Matterhorn гэдэг ориглыг үзчихээ. Өнөөдөр явах гэж байна. Тэгээ миний цүнх бүр явсаар айгу хүнд олсоор л байна. Юу байгаа нь мэддэхгүй. Тэгээд энд ирэхдээ хүмүүс яг ууланд гуулгах, цанаар гуулгах эднэрээс ахуулаад хайкинг хийх, авирах энэ төр гээд янз янзын олон зүйлс хийх юм байна. Би бол уулын оргил дээр дүүжин тээврээр очиод тэгээд тэр хаваар нэлээд сайн юм хүмүүс үзчихагаад тэгээ орой ирээд энэ хаваар алхаж малхаад тэгээ 2 хоногийг өнгөрөөсөн. Ерөнхийдөө хоолн дээр жоохон асуудалтай байсан. Мах хэдээгүй ингээд 4 хонжин Швейцарт юмны үн гэдэг бол амар үнэтэй. Дээрээс нь ерөөсөө хоол нь талах бясалгаа гэл юм үнцэн 2 зүйлтэй. Тэгээд ямар ч байсан өөрснөө хоол юмдаа хийгээд идэхэд бол ямар ч асуудалгүй. Энэ супермаркетт нь бүр хүмүүс пик байсан. Их хөвчлэн жуулчид өөрснөө хоолоо хийдэг юм шиг байгаа. Би тэгэж ойлгосон. Тэгээд амар тансгаас ахуулаад бүр энгийн хүртэл янз бүрийн хоолны газар энэ бол хүн хүний сонголт. Тэгээд хүмүүс нь айгуу гоё найрсаг, гоё ааштай тийм хүмүүс байсан. Ийм бүрхэн жижигхэн амжиргай